ер нь айгүй их гомдоод тэг маш их гомдоод тэр гомдлоо тайлахгүй яваад гэсэн чи би хорт тавдар туссан юм бэлээ гэд хэлсэн чинь тэрэн дээр айгүй их эсэргүүцэл тэг тулгарсан байхгүй юу би. Сакс ч юм уу, волейбол ч юм уу тоглож байгаад нэг яа гэд нэг мөрөнд юм авчуулагдчихлаа, нуруунд юм авчуулагдчихлаа, нэг жоохон эвгүй болчлоо гэдэг шиг мэдээж биш. Яг тэр эвгүүгээрээ 10 жил явал яах вэ? Яг тэр эвгүүгээрээ 20 жил явах үед зөвхөн энд биш, нуруу, дотор эргэтэн систем бүгд дагаад өвчлөж идэг. Тэгэхээр энийг хэлж байгаа гэсэн. Гадны улс орнуудад бол life insurance буюу одоо насны даатгал, амьдралын даатгал гэж бол байдаг. Тэгээд энэ даатгал дээр нэмээд хорт тавдрын даатгал ч гэсэн гэж байдаг юм байлээ. Тэг би энийг хорт тавдар тусаад тэр имжлүүлж явж явах үедээ сонсож байгаа байхгүй юу? Хөөх солонгос хүмүүс нь болохоор тийм даатгалаараа ингээд хөнгөлөгдөд айгүй харцсангуу бага төлбөр төлөөд би болохоор угаасаа даатгал байхгүй учраас маш өндөр төлбөр ингээд бүтэн 100% төлөөд явж байгаа нөхцөл байдлыг хараад за Монголд ийм даатгал байдгийн болов уу гэж би бодож ирсэн тэр үед. Тэгээ Монголд ирээд яхав одоо нэг жил орчим болсны дараа за Монголд яг шинээр амьдралын даатгал тэрэн дотор амь нас болон хорт тавдрын даатгал гэж одоо Mobicom тэгээд Connect Life гэдэг хоёр компани нийлээд Mobile Life гэдэг даатгалын үйлчилгээ гаргаж ирж байгаа юм байна. Тэгээд энэ даатгал нь надад бас хүмүүст маш их хэрэгтэй зүйл болох болов уу гэж би бодож байгаа байхгүй юу. Сайн байцгаана уу? Өнөөдөр сэтгэл зүйч Маргалгаатай маш чухал сэдвийн талаар ярилцахаар би тэгэд студиудээр хүрэлцэн ирээд байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа, урьсанд баярлалаа. За өнөөдөр тэр болгон ярилцаад байдгүйч маш магадгүй чухал сэдвийн талаар хоорондоо ярилцъя гэж бодож байна. Тэгээ миний зүгээс бол хувийн туршлага дээрээ үндэслээд энэ сэдв ер нь яригддгүн байна. Дээр нь яагаад хүмүүс ярьдгүн бол энэ их чухал сэдв юм аа гэж би боддгийн. Хорт тавдар цаашлаад одоо хүнд өвчлөлүүд хүмүүс ингээд туссан. Тэгээ тэрнийхээ шалтгааныг ихвчлэн одоо шинжлэх ухаанаар бол эрүүл мэндтэй одоо биеийн эрүүл мэндтэйгээ л холбож бодоод байдаг. Энэ нь гэтэл цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэндтэй одоо нэгт холбоотой байх боломжтой гэдгийг ингээд эрдэмтэд судлаж сүүлийн үед гаргаж ирээд фактууд ингээд явж байгаа. Тэгэхээр таны зүгээс мэрэгжлийн сэтгэл зүйчийн хувьд одоо бие махбод ба сэтгэл зүйн хоорондын хамаарлал одоо тэгэхээр сэтгэл зүйн хүнд байдалд буюу сэтгэл готрол те одоо төвшөлтөй удаан явснаар бид ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ гэдэг талаас нь та тайлбарлаж өгөөч. За тэгээ хичээе. За яг миний голчилж ажилдаг мэрэгсэн хэсэг одоо салбар маань бол гэр бүлийн сэтгэл судлал тэгээ хувь хүний дотоод төршлөөс үүдэлтэй төвшөлт готрол дээр хөвчлэн ажилладаг. Сэтгэл заслаа хийхдээ бол би фото зурган сэтгэл заслаар мэрэгсэн. Тэгтээ ямар ч одоо үйлчлүүлэгч өөрөө физик биеэрээ зөвлөгөөний өрөөнд орж ирдэг шүү дээ тий. Онлайн зөвлөгөөнд ч ялгаа байхгүй. Тэгэхээр физик бие болон сэтгэл зүй одоо алигаар ч хэлсэн болно. Энэ нүдэнд харагдахгүй байгаа бидний бие болоод яг энэ физик бие хоёроо тусад нь ойлгож байгаа нь бол бидний хамгийн том алдаа гэдэг нь бол үнэн. Хөвчлэн энэ хоёрыг тусад нь ойлгодог учраас аль нэгийг нь дагнаж эмчлүүлнэ гэж бодоод байдаг. Яг сэтгэл өвтгөөр эсвэл сэтгцийн маш хүнд өвчтэй болоод ирэхээр сэтгэл зүйчдэр очино гэж боддог. Яг л бид нар нөгөө бүр шүднийхаа хорхоог нөгөө мэдрэлтэнд тулаад хавдаа таалгаанд орохоор болох үед нь арай гэж нэг ломдуулна гэсэн хүлээлттэй очдогтой яг ижилхэн. Тэгэхээр энэ чиглэлийн даганд судалж байгааг болохоор нөгөө психосоматик, psychosomатик гэж нэрлэдэг. Сома гэдэг нь өөрөө бие гэлж байгаа. Бие махбодоос одоо сэтгэл зүйн суурьтай бие махбодын өвчнүүд. За энд хамгийн зөглөн тохиолддог нэг 12 3 өвчнийг хэлж болдог тий. Чихрийн шижин, 12 хурууг эзний шархлаа, бамбай, тэгэл бүх төрлийн экзем, мигрен, хоолойн өвдөлт тэгэл маш олон өвчнүүдийг нэрлэж болохоор байна. Тэгээ эдгээр нь бүгдээрээ psychosomатик буюу psycho сэтгэц гэдэг нь урдаа явж байгаа учраас сэтгэл зүйн гаралтай бие махбодын өвчлөлүүд гэсэн. Тэгэхээр яг одоо сүүлийн үед хүмүүс ингээд айгүй их гомдол өвчин болдго юм байна. Одоо ингээд хүн сэтгэл готрол тий ингээд төвчлөлтөй удаан яваад байвал би энэ одоо ингээд цаашлаад өвддөг юм байна гэдгийг юм шин ойлголт шиг яриад байгаа надад харцсангуу хүмүүсийн одоо сэтгэл зүйн мэдлэг өндөрсөд ирэхээр биеийн өвчнөйгөө ингэж холбож ойлгож байгаа нь юм шинэлэг юм шиг сонсогдоод байгаа боловч угийн бол байсан ойлголт гэж ойлгож ин зөв үү те энэ бол яг зөв харин тий. Монголчуудын хувьд
сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадамж одоо амар явж байгаа. Бүр бүүм тий цэцэрлэг сургууль бүх төвшөнд сэтгэл хөдлөл IQ-гээс илүү EQ л гэдэг. Тэгтэл бид нэр сэтгэл хөдлөлөө хориулдаг. Яг шоронд хориулдаг системээр өссөн хүмүүс. Том хүний өдөс дуурчлахгүй. Тийм шүү. Энэ үед нөгөө соома тэр мэдрэмжүүд блоклогдож байгаа гэсэн бие дээр. Ойлгох хүүхдээ хошног урд өдрөө умбалзан. Мэдгүй ингэ дандаа сэтгэл хөдлөлийг ингээд бүр яах ёстой юм бэ? Хүн ер нь ууралж болох уу? Урлж болно шүү дээ. Бүр боломжтой тийм. Энийг ингээд ээж нараас асуувал мэдгүй өөдөөс заавал нэг юм асуу. Яаж урлж байгаа? Юунаас болж урлж байгаа? Мэдгүй тэр чинь заавал нэг шалтгаантай байх хэрэгтэй байна шүү дээ. Ямар уурыг та хүлээн шүрхэж байгаа. Тэ тэрийг одоо ихэн шүүх үү? Тэр хүний дотроос гарч байгаа сэтгэл хөдлөлийг. Тэгэхээр яагаад энийг ингэж ядаргаатай яриад байна вэ гэхээр энэ бол урсгалаараа чөлөөтэй гадагшлах ёстой. Тэрийг шүүгээд блоклоод хашаад эсвэл нэг юм манипуляц хийгээд те тэр хүүхдэд амьдралд нь маш их биен дээр нь нөгөө гэмээр өссөн чи айлын том болохоор уйлж чадаагүй уйлж болохгүй одоо энэ хоолон дээр үссэн ч юм уу те. Тэгээ одоо энэ юмнууд чинь мэдрэлийн системд ингээд зангирал үсгэж байгаа. Болохгүй. Тэгээ тэр хайж байгаа юм. Мэдээж нэг газар харин турамтлагдчихл байгаа тий. Энд ингээд эсийн төвшөнд зангирал, чангарал нөгөө их үүсвэр нь өсөж байгаа гэсэн үг. Тийм. Гэхдээ тэр нь бага наснд өсөж байгаа учраас санахгүй. Одоо 2 нас хагастай байх үеийнхаа өвлийн дурсамжийг яриадахтаа юу санахгүй. Тийм. Тэгэхээр санахгүй гэсэн. Гэхдээ бид нар санахгүй байгаа боловч би санаж байгаа. Би санаж байгаа. Би санаж байгаа учраас яг ээжтэй найдлахын чи яагаад гэх үед ингээд биеийн төрүүлээ сандждаг. Тарих маань хүрхий санахгүй. Тэгээд яаж байгаагаа мэдгүй өөрийгөө хүчилж, инээж, чангалж нөгөө нийгмийнхаа дүрд орж тоглож явсаар байгаад биеийнхэн эсрэг ажиллаж эхэлнэ гэсэн үг. Би чинь таны эдгэх гээд чөлөөлөхгүй тэр чинь дахин сануулад байгаа. Энд уучлаарай гацалт үүссэн байна. Намаа авраад өгч бурхан нэгээд. Тэгэнгүүт тихгүй. Үгүй ээ би бол хүчтэй эмхтэй гэл. Тийм байна тий. Тэгэнгүүт маа өвч. Тийм байна. Тэгэнгүүт нэг подкастт би орохдоо яагаад та хорт тавдар туссан гэж өөрийгөө бодож ийн гэхэр нь би гомдол ер нь айгүй их гомдоод тэгээ маш их гомдоод тэр гомдлоо тайлахгүй яваад байсан чи би хорт тавдар туссан юм бэлээ гэд хэлсэн чинь тэрэн дээр айгүй их эсэргүүцэл тулгарсан байхгүй юу би сэтгэл зүгээс одоо таны саяны хэлснээр ийм блокажууд буюу энд ингээд зангирлууд үүссэн байгаагаас үүсэх боломжтой гэж та бодож байна уу? Мэдээж энэ чангарал зүгээр нэг чангаралаараа байхгүй. Одоо нөө сакс ч юм уу, волейбол ч юм уу тоглож байгаад нэг яа гэд нэг мөрөнд юм авчуулагдчихлаа, нуруунд юм авчуулагдчихлаа, нэг жоохон эвгүй болчлоо гэдэг шиг мэдээж биш. Яг тэр эвгүүгээрээ 10 жил явал яах вэ? Яг тэр эвгүүгээрээ 20 жил явах үед зөвхөн энд биш нуруу дотор эргэтэн систем бүгд дагаад өвчлж идэг. Тэгэхээр энийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр яг өвдсөн хүнд юу хэрэгтэй байдаг юм бол? Яг өвдсөн хүнд яг чин сэтгэлээсээ ярилцах хүн хэрэгтэй байдаг. Уй гашуудл тэг хүнд мэдээний араас хүмүүс нөгөө хэцүү байгаа юм чинь гэд нэг юм өргөстэй юмд хүрч байгаа юм шиг. Эсвэл гал дээр тос нэмчихнэ гэж айдаг юм шиг байгаа. Тэгэл тэр хүн чинь ингээд хүн биш болцсон хүн биш штэ. Тэгээ одоо ханижлаа алдсан, үр хүүхдээ алдсан, эсвэл эцсийн шатныхаа он шиг сонсож байгаа хүн биш болцсон байгаа хүн биш. Тийм шүү дээ. Яг адилхан. Яг адилхан байна. Амьдрал зүгээр үргэлжилдгээр л үргэлжилж байгаа шүү дээ. Тэгвэл нэг юм луу харж байгаа юм шиг тийм. Луутай харьцаж байгаа юм шиг халгаад яг тэгдэг тийм. Эсвэл ингээд нэг юм тэр хүн рүү ойртох гэхээр тэр хүн нэг юм бусдыг татах соронзоор ингээд түлхээд байгаа ч юм шиг тийм. Үгүй энэ бол таны мэдрэмж. Та өөрөө тэрийг даван туулах хэмжээний нинжин сэтгэл, өрөвч сэтгэл, эсвэл эр зориг, эсвэл халуун сэтгэл алгаа. Ингээд ингэж яхаар ингээд нөө цухтаачи стресс үүсгэж штэ тэ. Тэнгүүд бид нарт угаасаа хоёр төрлийн хариулт өгдөг штэ. Тэмц эсвэл зүхт гэж. Тэгээд зүхтж байгаа бол тэгэл зүхтгаар хэмжээний л үнцэнтэй л зүйл байхгүй юу? Зөв. Айгу тийм буцаад ингийн амьдралдаа орох надад айгу хэцүү байсан байхгүй. Яг анх өвдснөөсөө илүү буцаад ингийн амьдралдаа хорт тавдрын дараа орох
айгүй хэцүү санагдчихсэн. Тэгэнгүүт би бол яг хав тэр хооронд бясалгал энэ төр хийж жоохон өөрийгөө тайвшруулж агаад эргэж ирж исэн л да. Гэтэл хүн болгонд бясалгал хийгээл тэгээ суугаад байна гэж бас байхгүй бах. Аж амьдралууд нүүр тий. Тийм. Тэгэнгүүт энэ одоо холбоосыг яаж хийвэл хамгийн өөртөө ийм эрүүл буюу өөртөө хамгийн амраар хийх боломжтой бол олон төрөл байна гэж бодож байна. Жишээ нь хорт хавдраар өвчлөөд давн туулсны дараа маш том зүйлийг давн туулж байгаа тий. Тэрнээс тань байж болох бүх нөөцөө шавж байгаа. Тэгээд өөрийгөө удирдах, ялж тэмцэж гарч ирж байгаа тэр мөч бол гайхалтай. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр тэр хорт хавдар үүсгэсэн шалтгаантай хэр зэрэг ажилласан бэ? Хэрвээ сэтгэл зүйн хүнд шалтгаан бол шүү дээ. Тэрнтэй ажиллахгүйгээр давж мэдээж болно. Хүчлээд. Тийм. Хүүхдийн хаантлаа. Ээжигээ асрахын төлөө босоод ирлээ. Хүүхдүүд минь байгаагүй бол би баг хүччих байлаа. Тэгэхээр одоо өөрийнх нь 8 нас арай нэг өөр харьяалалтай явж ийн энэ хорвоо ертөнцийн давхар хамаарлагч бид нэрлэдэг те. Тэгэхээр ийм тохиолдолд та амьдрах ёстой та дасан зохицохоор бас жаахан хэцүү. Тэгэхээр тэр хүний амьдрах сэтэл үнэт зүйл утга учир нөөц боломжн дээр тулгуурлаж бид нэр харилцаан донд буцааж идгээгээд дасан зохицуулж болох юм. Хэрвээ тэр 100% амиа хорлолт байх тохиолдол байгаа. Одоо хүн үнэхээр ухамсартай бол өөрийгөө амьдрна гэж итгэж байгаа. Гэхдээ бие махбодын хувьд бол өөрийгөө алж ээжээ. Энэ бол өвчний маань их үүсвэр байжээ гэдэг тохиолдол. Биеийг нь аварсан ч амьдралын химнэл буцаад ингээм амьдралд орох гэхээр өвчний их үүсвэр болсон нөгөө амьдрах хүсэлгүй хэлбэр рүүгээ дахин шилжиж болно. Тэгэхээр биеийг дангаар нь идгэх хэн амьдралын баталгаа биш болоод байгаа байхгүй юу? Угаасаа физик биеийг эмчилж байгаа эмч бол чадлаараа тусалж байгаа ч гэсэн нөгөө дахих хэсгийг хинч мэдэхгүй. Яг үнэ. Тийм шүү. Би бол яг таны ярьсантай санал нэгдэж байна л да. Одоо би бол эхлээд хавдрыг даван туулахдаа таны хэлсэн шиг давхар хамаарлаар даван туулсан одоо 2 охиноо бодчил гүрийж давж гарсан хүн байхгүй юу? Тэгэнгүүт цаашдаа гэхдээ давж гарчаад яг өөрөө яагаад энэ өвчнийг тусч уу гэдгээ бодож тэр одоо төгсгөл хаврууд бодож эхэлж байгаа байхгүй юу? Одоо ингээд ер нь би яагаад ингэ өвдсөн бол ер нь эн чинь зөвхөн ингээ биеийн өвчин биш болж таарлаа те. Энэ бол миний сэтгэл маш удаан өвдөж явсан одоо depression буюу сэтгэл готролтой маш удаан явсан. Энэ угаасаа л би энэ өвчнөд тусахын өмнө баг сэтгэлээрээ өөхөд бэлэн байсан хүн штэ те. Одоо ингээ бодоход энэ хоорондоо бол маш холбоотой юм байна. Гэтэл одоо энийг талаар бодож эхэлсэн л те. Тэгэл бодоол судлаал те. Одоо байж болох арга хэмжээнүүдийг авсан. Тэгэхээр энэ дээр сэтгэлийн өвчин буюу их үүсвэртэй л ажиллахгүй бол энд одоо ямар ч угаасаа аврал гэх юм уу? Одоо ямар нэгэн утга учир нь өөрөө байхгүй болчихдөг юм байлээ л те. Би нэгдгэрсэн ч гэсэн арга цагаад л яваад идэг. Яг үнэ. Хангалттай өөрийнхөө нөөцөөр хизээч амьдарч чадахгүй. Одоо блоктой гэдэг чинь энэ тэндээсээ ингэж гинжлүүлсэн гэдэг ингээ ойлгочих тий. Бид нэг ингэж хадуулчихсан, гинжлүүлчихсэн тий. Тийм юмтайгаа ингэж амьдарч байгаа шүү дээ тий. Тэр хүлээсүүд, төгжээсүүд тайлагдвал тайлж чадвал та өөрөө яаж амьдрах вэ гэдэг гайхалтай. За одоо ингээд нэгэнд өвдсөн тий, нэгэнд хорт хавдар юм уу? Одоо хэцүү өвчин тусцсан. Эсвэл сэтгэлийн гүн хэцүү өвчлөлөөр өвдсөн. За энэ бол ингээд амьдралд байж болох зүйл ахна шүү дээ. Угаасаа амьдрал тохиолддог л зүйл. Тэгэнгүүт эндээс одоо яаж гарах вэ? Яаж идэх вэ гэдг нь өөрөө хамгийн чухал байх гэж бодож байна. Тэгэхээр таны бодлоор хамгийн одоо эрүүлэр бие болоод сэтгэлээ эдгэх арга зам юу гэж бодож байна? За хамгийн түрүүнд хинч таныг эдгэхгүй юм аа. Тэ бид нэр эмч, сэтгцэн эмч, сэтгэл зүйч магадгүй намайг гимтээсэн хүмүүс ч юм уу те уучлалт гуйчихвал гойлох гээд байгаа юм шиг. Эсвэл салсан байлаа гэхэд нийлжүүл гойлох гээд байгаа юм шиг. Эсвэл хүүхдээ алдсан бол дахиад хүүхдээ олчвол гойлох гээд байгаа юм шиг те.
мэдгүй. Тэр гадны хүчин зүйлээс идэгрэл ирдгүү гэдг нь тодорхой болсон. Тэгээ хинч бас хэнийгч ханаас ч татаж гаргадгүй юм байна. Тэгээ тэр бол идэгрэл аврал биш юм байна. Яа гэвэл дахиад та тэр нүхэнд унана, амьдрал дүүрэн нүх тий. Тэр унаад байгаа нүхнээс сэтгэл зүйч нь, ээж нь, аав нь, багш нь, найз нь, хайрт нь, нөхөр нь, эхнэр нь, хүүхэд нь тий татаж гаргаад байх юм бол та тэндээ байн гацна. Уушаа халгаж чадахгүй. Дахиад нөх байгааг бид нар мэднэ. Тэнд унсан үед дахиад баахан жүжиглэлт хэрэг болно. Өрөвдүүлэх, хохирогчийн дүрд орох, ямар нэг одоо истерия, нарциссизм тий ингээл амар олон тийм өөрийгөө өвчлүүлж ийж, өөрийнхөө сэтгцэд өөрчлөлт оруулж ийж, хөгжлийн бэрхшээлтэй болж ийж, сэтгцийн хувьд хин нэгнээс хамаарч тэндээс босч гарч ирдэг. Тэгэхээр ийм жүжиг тоглоод байвал идэгрэл явагдахгүй буюу танаас өөр хинч аврахгүй. Сая тэр нөгөө гэр бүлийн хүмүүсээс ихэн хүлээх хэрэггүй гэдэг нь ч тэр. Тий. Тэр хүн өөрийгөө л бодно. Хүн өөрийгөө л бодно. За хүний эцэг их бол үр хөвгтэй холбоотноо. Тэгтээ хүн бол өөрийгөө боддог. Энэ нь зөв. Тэгэхээр та өөрийгөө эмчилнэ. Өөрийгөө эмчилнэ. Хэдэн ч төгрөг төлсөн, ямар ч мундаг хүн дээр очисон, одоо ямар ч нэр цолтой, мөнгө төгрөгтэй, ямар ч удам судартай байсан гэсэн үл хамааран энэ дотор ч нь болж байгаа зүйл учраас хинч таныг тань шиг мэдэрч чадахгүй юм аа. Бас ойлгож чадахгүй юм аа. Тэр нь чинь туслаж дэмжиж болно. Мэдээж тийм гайхалтай өмсөндөө байдаг. Гэхдээ тэрийг хүлээх нь өөрөө харамсалтай. Тэгэхээр та өөртөө тусалж чадна. Өөртөө туслах гингүүд энэ тэнд яваад ингэх нэг юм хөдөлгөөнд орох тийм гой зүйлсүүдийг бодож болж байна тий. Тэгтэл тийм зүйлс дутагдсанаар буюу хоолгүй байснаар траума аваагүй гэдэг нь тодорхой. Ангийнхаа хүүхдээс 1000 төгрөгөөр баг тий юм эцснэрээ траума аваагүй гэдэг нь тодорхой. Тий. Материаллык ертөнцийн зүйлээр туцснаас болоод бид нэр траума аваад өвчлөөд эсвэл сэтгцийн асуудалтай болоод ингээд өвдөж явж байгаа хүмүүс биш ээ. Энэ дандаа сэтгэл зүйн суур хэрэгцээнүүд хангагдаагүй гэс болдог. Тэгээ хээхээв гэж би нэрлэх дуртай хээхээв гэд хайрлах, хүлээн зөвшөөрүүлэх, үн цэнтэй байх. За энэ гурыг хүсдэг болохоос биш нөгөө талхан дээр нэг хэр зэрэг том сахар байх тий. Эсвэл ээж аав маань мундаг боловсралтай байгаасай да. Биш байх юм бол би ичээ травматай болчихно үгүй. Хүн дандаа харилцаан дундаас гэмтчихдэг. Яагаад гэвэл бид сүргийн амьтан. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэлэх байх үедээ хүчтэй хүмүүс болох гэр бүлийнхаа эмээ өвөө аав ээж асар халамжлагчаасаа авч чадаагүй хэрэгцээний тэр дутуу мэдрэмж хүнийг байнгын сэтгэл ханамжгүй гутран өртөгтгэлгүй байдалд хүргэдэг. Тэр жоохон үед чинь ойлгож байна. Угаасаа өөрийгөө хайрлаж чадахгүй. Тийм сэтгэл зүйн чадвар угаасаа суугаагүй. 5 настай хүүхдэд өөрийгөө хайрлах гэд хэлээд үз тээ. 5 настай хүүхдэд өөрийгөө хүлээн зөвшөөр гэж хэлээд үзтээ ингээд юу зөвшөөрөх, ээж юу зөвшөөрөд авлаа. Тийм шүү дээ. Эсвэл яг ойлголтоо кодлогдож байгаа. Гэхдээ ухамсарлаж чадахгүй байхгүй. Тийм учраас тэр насанд байгаа мэдээлэл би санахгүй байгаа шүү дээ. Чи үн цэнтэй байлгахдагтаа өөрийгөө гэд нэг 7 настай хүүхдэд хэлээд ихтэй те. Юу ээ те. Тийм шүү дээ. Гараагаа гэдэг юм болов ээж юу гэдэг юм болов. Юу хийхээр үн цэнтэй болдго юм бол гэж бодож шүү дээ. Тийм ойлгохгүй те. Тэнгүүд энэ гурван хэрэгцээ байхгүй бол энэ бидний нөгөө амин чухал хэрэгцээ юм байна л да. Энэ гурав дотор идэгдэг нь бол үнэн. Гэхдээ хүн болгонд яг энийг өгөх хүнийг хүлээгээд байвал бүтэхгүй. Бага наснд энийг өгч чадаагүй юм байна. Бүтэн авсан хүн юм би байхгүй гэж бодож байна. Тий. Яг энэ гурав ингээл 24/7 ерөөсөө тий төгс хэлбрээр ингээд авч исэн хүн байхгүй. Тий бүгд trauma тий. Тий тэрийг мэдсэн ихүү багуу тий мэдсэн мэдээгүй. Дараа нь тэгээд уучлалгүйч мөснө үү яасан хэр зэрэг жоохон байсан юу болсон тий амьдралын үйл явдлууд өөр байна. За тэгээ өгөхгүй юм байна. Хинч өгөх албагүй юм байна. Тэгвэл энэ гурвыг өөртөө өгөх тал дээр ядаж эхлээд бодож эхэлэх үл гэж байгаа. Яг үнэн. Яг өөртөө гэж байгаа шүү дээ. Өөрөө хүн ер нь өөрөө өөрийгөө л авардаг юм билээ шүү дээ, тий. Би яг таны хэлсэнтэй одоо яг энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд нэлээд удсан л та. Эхлээд одоо ингээ хүн чинь ингэдэм байх гэж би бодсон ингээд айгүй
хохирцсон явж байгаагаа одоо ингээд айгүй юм хохирсон гэдэг тийм мэдээлэл байхгүй жагаад би ч хохирцсон юм байна шүү дээ. Намайг өстой ингэсэн байна гэдэг айгүй ингээд тийм өстой намайг ингэсэн байна гэл надад ингэж хандсан байна шүү дээ. Би өстой тэрийг мэдээгүй гэл тий. Тэгээ үзэн ядалт уур хорсол одоо шудраг бус мэдрэмжүүд ингээл айгүй олон мэдрэмжүүд зэрэг төрж байгаа тий. Тэгээ хүн тэр үедээ айгүй их ууртай бол тийм гэж бодсон тий. Айгүй таньцсан тий. Тэгтээ тэндээ гацчвал хүн тэгэл гацчих юм байна. Тэ одоо тэнгүү тэндээ ингээ гацаад ирвэл угаасаа л дахиад хохирчж байгаа байхгүй тэ нэг хохирсон дээрээ нэмээд бүр ингээ өөрийгөө бүр өвдөлтүүлсэн байхгүй. Тэгээд яг тэрний дараа хүлэн зөвшөөрөлгээд ярьж байгаа юм тий. За нэгэнт ийм зүйл болцсон юм байна. Тэгээд одоо би яах вэ гэж асууж байгаа шүү дээ. Угаасаа энэс цаашаага яах вэ гэдэг асуудал нь л өөрөө чухал болчихж байгаа. Тэгээ за яах вэ буруу юм хийсэн хүмүүс нь уучлалтгүй болаа. Энэ дээр бас ингээ уучлалаа тий. Гэхдээ тэгэл эцэст хүн зовсон ч шархсан ч ганцаараа өөртөөгөө л яг чин үннээрээ л байгаа тий. Тэгэнгүүт тэнд өөрийгөө хайрлаж эхэлсэн цаг үеэс л ер нь яг жинхэнэ эдгэрэл явагддаг юм байна да гэж би бол одоо ойлгож байгаа байхгүй тий. Тэгээ өөрийгөө хайрлна гэдэг нь за яг нөгөө гадаад ертөнцийн материалистик юм байж болохгүй шүү тий. Гэхдээ нөгөө талаасаа яг айгу гүн утгатай буюу дотроосоо өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тэгээд ч ер нь өөрийгөө маш их гимтээсэн байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө бодлуудаар тий өөрийгөө голох мэдрэмж болон өөрийгөө үл хайхарсан жилүүдээр айгу их гимтээсэн байгаа тий. Тэгрийгаа ингээд эргүүлээд нөхөөд өгөөд эхлэхээр ер нь хүн өөртөө ингээд айгу тийм тайван байж эхэлдэг буюу яг өөртөөгөө их тийм тухтай байж эхэлсэн цагт л хүн бусад хүнтэй тухтай тэгээ цаашлаад би хаан тухтай сэтгэл санаан тухтай нэг юм гоё тайван амар амгалан болж эхэлдэг юм болов гэж л би ер нь ойлгосон. Баяр үргээ. Баярлалаа. Тэгэхээр энэ одоо мэдрэмжийг хүн бүхэн аваад нөгөө талаасаа өвдөлтөөс одоо урьдчилан сэргийлэх боломж гэж бодож байгаа байхгүй тий. Одоо цаашлаад ингээд дараа нь ингээд бүр айгүй хэцүү юмыг заавал туулахалгүй шүү дээ тий. Тэгэнгүүт тэрнээс өмнө урьдчилан сэргийлэх боломж байвал өнөөдөр сэтгэл зүйтэй анхаарах нь хамгийн одоо чухал байх гэж бодож байна. Өөрийгөө хайрлахад орчих нь маш хэцүү л дээ. Одоо энэ үеийн хүмүүс баг дургу болж байгаа. Тийм. Нэрээ баг тийм баг шүү тий. Өөрийгөө хүлээн шүрхээр ч ойлгохгүй. Тэнгүүд биний үйлчлүүлэгчдээс асуудаг нэг асуулт та хэр үнцэнтэй вэ? Гэхээр хариулахад их хэцүү. Юу гэсэн үг юм? Хиний хувьд юугаар тодорхойлогдох юм? Эсвэл шууд нөгөө би чинь бакалавр мастер би чинь улсын хэрэгэм цол юу тийм хүн шүү дээ гэдэг ийм манай удам гэдэг ингээд эхэлдэг те. Гаднах юмнуудаар гэсэн үг. Тэр за одоо удамч гэсэн те та юм уу? Тий шүү дээ. Тий эсвэл олж аваа юу? Мэдхгүй те. Хувь тавилан байгаа бах. Тэгтээ өөрийн дотор үүсгэж байгаа зүйл л надад үргэлж байдаг шүү дээ. Одоо тархин дотор байгаа зүйлс тий. Тэрнээс тэр эрдэм за би одоо доктор гэдэг айгу ингэж илаа хүн гэж бодъё тий. Тэнгүүд докторийн PhD зэрэг аваа ичвэл 5 цэнэгүй юу гэхээр бас нэлээд боддог. Эсвэл миний амьдралын утга учир бол миний 4 хүүхэд гэлдэг чинь тий. Тийм байна. За 4 хүүхэд холдоод явна шүү дээ тий. Одоо амьдрал үн цэнэгүй болно доо. За нөхөр гэж юм тий. Хин ч хинийч хажууд үрд байхыг бид мэдэхгүй. Тий. Ингээд маань нөхөр намайг бүр ингэхгүй гэд ингээд итгэцэн явж идэг штэ тий. Хэн мэдхий тий. Тэгэл ингээд бооцон тавиал орхихгүй тий. Салаад явал яах вэ? Уучлаарай хуурвал яах вэ? Тэгээ салах юм болвол яах вэ? Тэгээд 5 цэнэг боллоо. Яаж босох вэ? Тэндээс. Яагаад гэвэл үн цэн гэдэг чинь таны төрсөөсөө хойш өөртөө өөр бусад зүйлс юм байна шүү дээ тий. Тэгэхээр бие даасан хүн болоход суралцж ижил бид нар өөрийнхөө бүх зүйлийг хянах боломжтой юм байна. Тэнд хяналтаас гадуур өвчнөг үүссэн ч буцаагаад өөрийгөө засчих юм байна. Ингээд бэкап хийгээд тахсан. Тийм байна тий. Гяс тий. Тэгээ тийм хүн чинь бие даасан хүн байх хэвээр. Ямар нэг зүйлээс хамаардаггүй. Ямар хүнийг бие даасан хүн гэж хэлэх вэ?
хамгийн их хамаарал багтай хүнийг л гэж би хэлэх байхаа. Тий олон зүйлээс хамаарал баг. Яг одоо бүр огт хамааралгүй болно гэдэг бол жоохон үлгэр юм байна л тий. Тэгэнгүүт яг олон зүйлсээс хамаарлаа тасалж чадсан буюу яг өөрөө өөр дээрээ бат цогсож чадж байгаа хүнийг л хэлэх болов гэж зүгээр бодож байна. Тий. Би даасан хүн гэхээр бидний ихэнх ойлгодгоор баяртай ээж аваа гэд хувцас аваад өөрийнхөө хоолны мөнгийг өөрөө олдог болохыг бие даах гэж ойлгодог. За энэ бол та нийгэмд л бие дааж байгаа юм л та тий. Мөнгөний хувьд санхүүгийн хувьд өрчлөнд хүрнэ. Санхүүгийн хувьд бие даасан одоо эмхтэй гэж хэлж болохоос биш хүний чинь хувьд бие даасан гэж тодорхойлох боломжгүй байна. За бие даасан хүн гэдэг нь сэтгэл судлалын шинжилгээ ухаанд яг бүтнээрээ биш. Гэхдээ юу гэж ойлгож болох вэ гэхээр өөрийнхөө үн цэнийг зөвхөн өөрөө тодорхойлдог хүнийг бие даасан хүн гэж нэрлэдэг. Тийм байна тий. Ээж муу охин гингүүд муу охин. Шууд ингээл итгэдэг тий. Нөгөө үн цэн ингээд бусдаас хамаарч нэг гэсэн. Саяны 3 бусдаас хамаарж байгаа тохиолдолд бид нэр байнгын сэтгэл зүйчдэр очиж ноол гэж. Тийм шүү тий. Айгу надад бол яг туршиж хийх гэж хичээж явж байгаа үед маш хэцүү юм шиг санагддаг. Одоо жишээ нь аль болох ингээд хамаарлахгүй болох гэж үзэж байгаа шүү дээ. Өөрийнхөө үн цэнийг нэг хүн үг хэлэхээр одоо шүүмжлэлийг ерөөсөө тоодоггүй болох гэж одоо тэр чинь айгүй тийм нилээн их тийм ур чадвар юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо сэтгэл зүйн ур чадвар тий. Тоож болно. Бид нар ч одоо нөгөө төмөр хатагтай тийм биш юм чинь тий. Яг хав гэхдээ нөгөө талаасаа тийм яг энийг үнэхээр хийж чадсан тохиолдолд хүн үнэхээр үн цэнээ өөрөө л тодорхойлж өөрөөсөө л хамаардаг болох юм байлээ л дээ. Би бас тэрийг хүн болгон хийж чадвал айгүй тийм аз жаргалтай болох юм шиг санагдсан тэр үед. За цаашлаад ингээд аз жаргал одоо бусдаас хамаарахгүй байх гэл ингээд ярьж байна. Тэг энэ бол сэтгэл зүйн эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа зүйл гэж би бол ойлгож байна л да. Тэгэнгүүт зөвлөгөө аваад уулзаал ингээд заавалаас асуудалтай байж биш. Дархлаатай болоод байна шүү дээ. Яг зөрчлөн сэргийлж байгаа хүн бол ухаалагчтэй. Маш ухаалаг. Тийм тэгэнгүүт одоо цаашлаад яг өвчин тусахад тий сэтгэл зүйн одоо цохилтонд орж байгаа тий хүмүүс бол шууд сэтгэл зүйн цохилтонд гэр бүлээрээ ч юм уу тий одоо ингээд нийтээрээ орж байна. Тэгэнгүүт тэрнээс цаашлаад санхүүгийн нэлээ их эрсдэлд ордог. Одоо энэ бол бодит баг хамгийн ихэнд бодогддог зүйл юм шүү дээ. Өвчтөй бодолч илүү би гай олчих үедээ гэдэг бодол маш хэцүү шүү дээ. Тийм. Надад бол айгүй шууд баг бодогдсон зүйл гэж хэлж болох байх. Нөгөө Монголд эмчлүүлж болохгүй юм байна. За гадагшаа явж эмчлүүлэх юм байна. Зардал нь хэд болох вэ гэдэг бодол. За одоо ингээд гадаадд орт тавдрын эмчилгээ хэдэн зуун сая одоо төгрөг болдог те. Энэ мөнгө надад байгаа юу? Өнөөдөр би энд бэлэн үү гэдэг бодол надад нэлээ их хүнд цохилт болж исэн байхгүй. Тэгээ цаашлаад хүн болгонд л тэгжсэн байх гэж бодож байна. Тэгэхээр хүнд өвчин тулгараад ингээд хэцүү зүйл тохиолдоод ирэхэд санхүүгийн эрсдэлт ингээд орж байгаа те. Тэнгүүд энэ үед санхүүгийн эрсдэл бас нэмээд тэрэн сэтгэл зүйд одоо давхар бас дарамт болж идэг байх гэж би бодож байгаа байхгүй. Яг зөв. Яг зөв. Бүр дөнгө болно шүү дээ. Энээс болоод эмчлүүлэхгүй байхаар шийддэг тийм нуудаг. Тийм одоо магадгүй хангалттай мөнгө байхгүй учраас зарим нь чадахгүй одоо ингээд эмчилгээ авч чадахгүй болж байгаа. Тэгэхээр одоо энэ талаас ярихаар манай Монголд энэ төрлийн санхүүгийн одоо эрсдэлд тохирсон тийм даатгал байдаггүй байсан юм байна. Яг гадны улс орнуудад бол life insurance буюу одоо насны даатгал, амьдралын даатгал гэж бол байдаг. Тэгээд энэ даатгал дээр нэмээд хорт тавдрын даатгал ч гэсэн гэж байдаг юм байлээ. Тэг би энийг хорт тавдар тусаад тэр эмчлүүлж явж байгаа үедээ сонсож байгаа байхгүй юу? Хөөх солонгос хүмүүс нь болохоор тийм даатгалаараа ингээд хөнгөлөгдөд айгүй харцсангуу баг төлбөр төлөөд би болохоор угаасаа даатгал байхгүй учраас маш өндөр төлбөр ингээд бүтэн 100% төлөөд явж байгаа нөхцөл байдлыг хараад за Монголд ийм даатгал байдгийн болов уу гэж би бодож исэн тэр үед. Тэгээ Монголд ирээд яхав одоо нэг жил орчим болсны дараа за Монголд яг шинээр амьдралын даатгал тэрэн дотор амь нас болон хорт тавдрын даатгал гэж одоо Mobicom тэгээд Connect Life гэдэг хоёр компани нийлээд Mobile Life гэдэг даатгалын үйлчилгээ гаргаж ирж байгаа юм байна. Тэр бол одоо ингээд эрсдлээс хамгаална гэдэг бол хамгийн ухаалаг. Бид нар чи зурагтаа машина даатгуулаад л байдаг шүү дээ. Би мах үед хамгийн түрүүнд авах хэрэгтэй. Эхлээд онцлогдсон үед хүмүүс шууд
төлбөр мөнгөний асуудал гардаг. Тэгээ цаашлаад химийн эмчилгээ хийлгээд ирэхэд бас нэг төлбөр мөнгөний асуудал гарна. Гэхдээ тэрэн дээр нэмээд төр одоо ингээд ийм ажил хийх боломжгүй болчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг орлого тасалдсан үеийн бас тийм төлбөрүүд гардаг. Тэгээд энэ болгоныг энэ даатгал бас coverлах буюу нөхөн төлбөр олгох боломжтой юм даатгал гарч байгаа юм байна лээ. Тэгээд одоо зөвхөн хорт тавдар гэлтгүү хүмүүс айгүй эрт нас барж байгаа буюу манай Монголд дундаж наслалт айгүй эрт байгаа гэж байгаа. Тэр дундаа эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 55 настайда 2 эрэгтэй 1 нас орж ийн гэдэг статистик харсан байхгүй юу. Тэр бол айгүй харамсалтай зүйл юм шиг санагдаж байгаа. Хүмүүс 100 наслаад байх тийм ээ. Орлого буюу одоо санхүүг нь ингээд гол олдог байсан хүн хөдөлмөрлж байгаа хүн гинтийн байдлаар алга болчиход яг одоо үлдчихэж байгаа ээж тэр хүүхдүүдэд хамгийн их цохилт болдог зүйл нь юу бол яг зөв. Бүх хэцүү мэдрэмжийг нэгэн зэрэг мэдэрч байгаа. Тэгээ юу нөгөө сэтгэл зүйчдээр очиод уу гашуудлаа тайлах байтугай зүгээр л эхлээд нөгөө анхдагч хэрэгцээгээ хангах дээр бүх өвчнөө хумайдал одоо зүтгэхээс үр аргагүй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө харамсалтай, үнэхээр харамсалтай. Тэр яг ийм тохиолдлуудтай би зөндөө зөвлөгөө өгч ирсэн. Зөвлөгөө авч агаад яг өнгөрч ирсэн нэг бүрэлдэхүүнч манд байгаа. Тэгээ тэр хүний ганц санаа зовж ирсэн зүйл бол арт үлдчихэж байгаа хүмүүстэй. Тэгэл өөртөө хайхрамжгүй хандсандаа харамсахаас гадна гэр бүлээ нөгөө авч явж тижээж байгаа. Яг өрхийн тэргүүн байсан учраас өөрийгөө олбохгүй. Өөрийгөө бодоагүйдээ харамсаад дээр нь нөгөө тэдэн он төгсөх сургуульд орох хүүхдийн маань сургалтын төлбөр. Тэр бол надад маш хэцүү байсан. Тэр бол одоо санхүүгийн тэр одоо хүнд байдалд үлдээж байгаадаа өөрөө маш хэцүү болоод байна шүү дээ. Тийм. Надад бас яг тэр зүйл айгүй хэцүү юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо гашуутгын хажуугаар мөнгөнд санаа зовоод тэгээд одоо шууд ихний хэрэгцээ юм чи угаасаа санаа зовно шүү дээ. Тэр л үргэлжилж юм чинь тийм. Хүүхдүүд нь өлсөөд зүүн амар хэцүү. Тийм. Тэгээд цаашлаад одоо ингээд нас орж байгаа хүн хүртэл тийм зовлонтой ингээд хөвтнө гэдэг нь өөрөө тэр хүний сэтгэл зүйд маш хамгийн хэцүү байдаг. Уучлах гуйж байгаа байхгүй юу? Тийм ч одоо хүн нас орж байгаад уучлах гэдэг чинь ямар хэцүү юм. Тэнгүүт энэ тал дээр яхав гадны улс оронд бол одоо амь насны даатгал гэж байдаг юм байна лээ. Тэгээд амь насны даатгал нь та одоо өрх толгойлсон одоо орлого гол олж исэн хүн нас орсон ч гэсэн үлдсэн одоо гэр бүлийнхэнд нь за хамгийн багадаа нэг 2-3 жил буцаад ингээ хөл дээрээ босох хугацаа нь 2-3 жил гэж дүгнэв юм байлээ. Тэгэхээр тэр хугацаанд байнга тийм сар бүр тогтмол одоо нөхөн төлбөрийг олгодог ийм даатгалыг амь насны даатгалаа гэх юм байлээ. Тэгээд энэ маань ч гэсэн Монголд нэвтэрч орж ирж байгаа одоо энэ сая нөгөө Mobile Life даатгал гэдээ ярьж байгаа. Энэ даатгал дотор багтж байгаа юм байлээ. Тэгээд энэ нь надад бас айгүй ямар гоё юм бэ гэж бодогдож байгаа байхгүй. Энэ ямар чухал даатгал, ямар орой орж ирж байна ч гэж бодогдож байгаа. Тийм ээ тий. Бид нар гадны орны юм аюул сонсдөө штэ. Тий. Тэнгүүт одоо энэ магадгүй яг хэдэн настай нас хүйсэн гэл хамаарж байгаа ч гэсэн дунджаар нэг сарын төлбөр нь миний ойлгосноор нэг кофений мөнгө юм уу гэж би бол харсан. Тэгэхээр ингээд нэг кофений мөнгөөрөө сард ингээд төлөөд яваад хахад гинтийн яг энэ бол одоо муу ёрлох биш шүү дээ. Хүний амьдрал юуш тохиолдож мөнх настай хүн байхгүй шүү дээ. Нуруу дээр тийм ээ. Юуш тохиолдож болж байгаа. Тэгэхээр энэ үед ингээд нэг юм Б плантай байх буюу арыг нь даах зүйлтэй байна гэдэг нь өөрөө хүний сэтгэл зүйд ийм айгуу сайхан юм дарамтыг хөнгөвчилж өгдөг. Бас нэг хариуцлага юм уу да тий. Би бас нэг байгаагийнхаа хайртай хүмүүсийн өмнө бас нэг хариуцлага юм байна л да. Жинхнээсээ хайрлаж байгаа гэж би бол бодоод байгаа байхгүй юу? Тий. Өөрийгөө хараад хариуцлага мэдрээд урьдчилан сэргийлэгт очиж үзүүлдэг шүү тий. Яг л тэрнтэй адилхан ойлгох хэрэгтэй. Нэг хоосон үг биш те. Би ингээд яг жинхнээсээ гэр бүлээ ингээ хамгаалаад байгаа шүү гэдэг зүйл чинь өөрөө бас ийм амь насны даатгалаар илэрх юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ энэ даатгалуудыг хараад би за нэг ч гэсэн те санхүүгийн нэг дарамт нь ингээд алга болоод өөрөө ингээд бас хариуцлага хүлээгээд энэ даатгалуулаад явчих юм бол за яг надад тулгарсан шок шиг тэр шокноос хүмүүс бас нэг магадгүй тодорхой хувь ингээд цухтаж чадах юм байна. Тийм байна. Идэрх дээрээ гоё төвлөрөөд тий. Жинхнээсээ нөгөө уйлах бол уйлаад тийм. Тэгмээр уйлсан чинь нөгөө болдгоо тий нөгөө хайртай хүмүүсийнхаа байрыг зараад ингээд гэдэг ямар хэцүү юм бэ гэж дэмжлүүлээд байдаг. Ганцаараа ингээд уйлаад суугаад чадахгүй байгаад байдаг тий. Тийм учраас энэ даатгал бас айгүй хэрэгтэй зүйл ингэж орж ирж байгаа юм байна да
гэж бодож исэн. За тэгээд энэ даатгалыг бас сонирхож байгаа хүмүүс ч магадгүй ингэ яриан дотор ингэж ярьж байгаа болохоор тэгэхээр та бүхэн энэ даатгалд ингэж хамрагдахыг хүсвэл маш амархан юм бэлээ. 100% дижитал одоо маягаар шийдэж байгаа юм бэлээ. Тэгэхээр яг Mobile Life Zig Imen гэдэг хаягаар ороод тэр даатгал дотроос ерөөсөө ингэ сонгоод өөрийнхөө нөгөө нэг утасны төлбөр гардаг те сарбур тэрэн дээр нь давхар ингээд төлөгдөөд шууд давхар автоматар ингээд төлөх сонголтуудыг нь сонгочих юм бол мартахгүй ингээд шууд төлөгдөөд явчих юм байлээ. Тэгэхээр их амар юм шиг надад санагдсан. За тэгээд энд эргээд даатгалын яг нэг сул тал нь миний ойлгосноор аюу их тийм шаардлага тавьд юм шиг байгаа. Яг ингээд хорт тавдар туссан юм уу юу гэж хүнээс асуух ч айгүй тийм сонин юу болчихж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь машины даатгал дээр за яг чи мөргсөн юм уу юу гэдэг нэг юм асуудал яригдаад айгүй их нэг тийм ингээл тогтоохгүй тэгдэг бол хорт тавдар бол туссан бол туссан, тусаагүй бол тусаагүй. Эсвэл яг үнэндээ амь насны даатгал дээр нас орсон уу, нас ороогүй юу гэдэг л нэг нойлын одоо ийм асуудал байгаа учраас хөн төлбөр олох нь олохгүй гэдэг ийм маргаан баг юм байна. Тэр нь надад айгүй зүгээр маш зөв давуу талтай зүйл гэж санагдаж байхгүй юм байна. Тийм цаг үед айгүй хэцүү шүү дээ. Яг тийм цаг үед тийм яриад байгаа чинь тий. Тэгэхээр одоо маш хурдан шийдэж өгдөг тийм давуу талтай гэж ойлгосон. Тэгэхээр энэ даатгалд та бүхэн бас хамрагдаад өөрийнхөө эрүүл мэнд болон хайртай хүмүүсээ ингээ хамгаалах бас нэг алхам байх болов уу гэж би бодож байгаа. Хариуцлага юм байна шүү манай. Бас мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд өнөөдөр маш чухал хэцүү боловч цаашлаад одоо хүмүүсийн мэдэх ёстой чухал сэдвээр ярилцлаа гэж бодож байна. Тэгээд та мэрэгжлийн хүний зүгээс маш гоё энгийн тайлбарлаж өглөө. Тэгээд хүмүүс бас сонсоод энгийн үгээр ингэ тайлбарлахаар бас илүү ингэж тусч байгаа байх, зүрхэнд нь тусч байгаа байх гэж бодож байна. Тэгээд энэ студид хүрэлцэн ирж бидэнтэй үнэтэй цаг хугацаагаа хуваалцсанд баярлалаа. Баярлалаа. Инжетагаас ярий гэж маш их боддог байсан. Уулзаад яг өөртөө ярилцсан таатай байна. Өөрийнхөө туршлагаас нэг энэ олон хүмүүсийн одоо ганцхан өөрөө идэгрээд мэдрээд суугаад авахгаар таны хийж байгаа контент болон бус зүйлийг үздэг. Тэгээд тэр нь маш их зориг, сайхан сэтгэл, их хүч шууд мэдрэгддэг. Тэгээд тэрэнд нь бас баяр хүргэе. Ярилцлага таатай байлаа.